Та бүхэн сайн байцгаана уу? Мөн хээжин итгэгч байна. Бурхан надад та бүхний өмнө мэд хүргэх боломжийг өгсөн болохоор үнэхээр их талархаж байна. Би одоо тэрэгцэрт сууж та бүхний өмнө мэдлэгийг дэвшүүлж байгаа. Би энэ тэрэгцэрт сууж амьдарсан цаг хугацаа бол нийт 12 жил 10 сар болж байна. Үнэхээр энэ урт хугацааны турш миний амьдралд үнэхээр хэцүү үе ч гэсэн байсан ч гэсэн харин маш хачирхалтай нь би энэ тэрэгцэрт суусан цаг үеэсээ эхэлж миний сэтгэл бол маш их баяр хөөртэй аз жаргалтай болсон. Яагаад вэ гэвэл Бурхан миний амьдралыг удирдах өгсөн болохоор юм аа. Энэ тухай би та бүхэнд хэлж өгмөр байна. Яг одоогоос 12 жилийн өмнө миний хөл үнэхээр эрүүл байсан. 2007 онд би Африк улсын Кана руу сайн дурын үйлчлэгээний багаар явсан. Сайн дурын үйлчлэгээний ажил хийж байсан үед маш санамсаргүйгээр би осолд орох болсон. Тэндээс байрлагын ажил хийж байгаад би дээврээс унах осолд орсон. 2 давхар байшингаас би унсан байгаа. Африкаас бол миний хагалгаа хийж чадахгүй гэсэн болохоор би Герман руу явж 2 удаагийн том хагалгаанд орсон. Би яг ухаан ороод нүдэ нээгээд харсан үед би айлтын Германд байгаа эмнэлгийн сэхэн амьдруулах тасаг твтчихсэн. Тэгээд тэр үед эмч маань над руу ирээд хагалгааны тухай тайлбарлаж өгсөн. Хэжин таны хагалгаа бол 100% амжилттай болсон. Гэвч таны яс бүр бутарч хугарсан болохоор таны мэдрэлийн эс маань маш их гэмтсэн байна. Ялангуяа нугасны мэдрэлийн эс маань бүр бүгд үхээд байхгүй болсон болохоор та одооноос алхаж чадахгүй, гүйдэж чадахгүй гэж ярьж ирсэн. Хэзээ ч алхаж чадахгүй гинүү гэд үнэхээр би амьдралдаа нэг ч удаа бодж үзээгүй зүйл надад тулгамдсан. Би л цаг хугацаа өнгөрөх юм бол эдгэрнэ гэж бодсон боловч үнэхээр намайг бүр хэзээ ч алхаж чадахгүй гэсэн үгийг анх сонсох үед би бүр ойлгохгүйсэн. Мөн алхаж чадахгүй амьдрал нь ямар их хэцүү амьдрал вэ гэдгийг тэр үед бол би ерөөсөө мэдээгүй. Харин цаг хугацаа өнгөрөөд энгийн амьдралаар ингэж амьдрах гэсэн үед алхаж чадахгүй тэрэгцэрт суусан үед хэцүү зүйлүүд маш их байсан. Урдан бол зүгээр л шууд хийждэг байсан тийм энгийн үйлдэлүүдийг хийж чадахгүй болсон үед миний амьдралд маш их хэцүү зүйл болж исэн. Нүрээ угаах, шүдээ угаах, дээврээс нэг юм буулгах үед яг тийм зүйл болох үед би дотроо миний амьдралд юу болчих вэ? Яагаад би ийм болсон болоо гэд бүр миний хийж чадах зүйл бүр нэг ч байхгүйсэн. Миний хувьд хамгийн хэцүү байсан цаг нь хэзээ вэ гэвэл хоол идэх үе байсан байгаа.
Одоо би та бүхний өмнө бол яг одоо цэх зогсоод ярьж байгаа. Харин уярдан бол би ингээд бүр сууж чадахгүй байсан. Одоо миний би бүгд мэдээгүй болсон болохоор яг цэх суух бол боломжгүй байдаг байсан. Тэгээ би хоол идэх гэж байвал заавал ороо 90 градус өргөх ёстой байсан. Бас ингээд би ингээд дээшээ суучих юм бол хажуу жишээ унахгүй тулд хажууд нь 2 дэр тавиад тэгээд ээж миний нурууг барьж өгөөд яг ингэж төшиж өгч ижил би халбаа барьж хоол идэж чаддаг байсан. Тэгээд тэр үед тухайн үед бол би бүр ингэж бүр хоолоо идэж амьдрах ёстой юм болоо гэд. Тэгээд бүр хоолоо идэх үе болгон бүр нулимс гарах гэж байсан. Үгүй би муу юм хийсэн ч биш. Сайн дурын үйлчлэгээний багаар яваад би сайн дурын ажил хийхээр явсан штэ. Харин яагаад миний амьдрал тийм хэцүү зүйл тулгамдах ёстой гэж. Бурхан та миний амьдралд яагаад ийм хэцүү зүйлийг өгч байгаа юм бэ гэд. Би бүр тэр үед бол өмнө хүнхээр буруутгамаар байсан. Тийм болохоор бурхныг ч буруутгаад шал дими Африк улс руу явчлаа гэд зүгээр л гэртээ байдаг байж гэд. Тийшээ явсан өөртөө ч гэсэн би ингээд буруутгаад хараасан. Ганц надаас болж ингэж гуниглаж хэцүү байгаа манай гэр бүлийг харахаар манай гэрийнхэнд ямар буруу зүйл хийлээгээд надаас болж ингэж зовоод байгаа юм бэ? Би үнэхээр гэрийнхэнд хүнд ачаал болох юм да гэд. Би одоо энэ биеэр би юу хийж амьдрч чадах юм болоо? Тэрэнцэрч суусан хүнийг хэн дуртай авах юм бэ? Миний сэтгэлд үнэхээр харанхуй, цөхөрмөр, тийм суйрлын бодлууд ингэж дүүрэн орж ирж исэн. Харин миний бие бол маш хурдан эдгэрч байсан боловч миний сэтгэл бол бүр маш их дордож байсан. Яг тийм байсан үед Пагуксу пастор надтай уулзах гэж имлэг ирсэн байсан. Тэгээд тэр үед пастор надад нэг Библийн ишлэл уншиж өгсөн. Ром 8 дугаар бүлгийн 37 дугаар ишлэл. Харин бид энэ бүхний дотор биднийг хайрладаг түүгээр дамжуулан давуулан дийлдэг. Хэжийн Есүс чамайг унах үед мэдхгүй байсан юм болов уу? Чиний мэдрэлийн эс гэмтэж ингэж чамайг хэцүү болно гэж мэдхгүй байсан юм болов уу? Тийм бишээ Хэжинаа. Бурхан бол бүгдийг мэдэж байсан. Хэжинаа, Бурхан бол хайрын Бурхан шүү. Бидний нүдэнд бол харагдахгүй байгаа ч гэсэн эзэн Бурхан бол энэ ажлаар дамжуулан чамд маш том алдрын ажлыг хийж өгөх болно. Тийм болохоор надад бол чамайг дахиж босож гүйн гэсэн итгэл байгаа гэж хэлсэн. Хэжинаа, Бурхан руу харцгаая гэж ярьж исэн. Энэ дэлхий, энэ ангаа ухаанаар бол би эдгэрэх боломжгүй өвчин туссан байсан. Бүхэн өгтлээ хөгжлийн бэрхшээлтэй хүнээр амьдрах ёстой. Орчин үеийн ангаа ухааны чадвараар ч гэсэн эмчилж чадахгүй өвчин гэж ярьж байгаа. Гэвч Бурхны үгэн дотор бол би үрд төгс хүн байсан. Алхаж чадна, гүйж чадах хүн байсан. Тэгээ би бүр энэ тухай маш их гүнзгий бодож үзье. Миний нүдний өмнө байгаа нөхцөл байдал бол миний булчин улмал хатчихсан. Хөдлөхгүй байсан миний хуруу харагдаж байсан. Энэ хөгжлийн бэрхшээлтэй хүн юм байна штэ гэж харж байгаа хүмүүсийн харц. Үнэхээр аимшигтай цөхрлөл миний нүдэнд бол харагдаж байсан. Харин Библи дотор бол
38 жил хүчтэй байсан хүн. Төрөлхийн сохор хүн. Завхаарч баригдсан эмэгтэйд Есүс төрүүлж очиж ярьж өгсөн. Хамгийн сул дорой, хамгийн их юу ч чадахгүй хүний өмнө Есүс очиж өгч ирсэн. Дараа нь тэр хүмүүсийг эдгэж өгсөн. Аварч өгсөн. Би тэр Библийг уншингаа миний сэтгэл үнэхээр Библиэд өөр байгаа юм байна гэдгийг би мэдэх болсон. За тэгвэл одоо миний нүдний өмнө байгаа нөхцөл байдлыг би даагах уу? Аль эсвэл нүдэнд бол харагдахгүй байгаа ч гэсэн өгөнд бол найдвараар дүүрэн байгаа энэ үгийг дагж амьдрах уу? Би лав сонгох ёстой байсан. Тэ бурхан миний амьдралд хэцүү зүйл тулгархуй болгон бурханы үгийг суур болгож бодох тийм боломжийг надад зааж өгсөн. Есүс ийм үед яасан болоо гэд. Есүс л ийм үед юу гэж хэлж өгсөн болоо? Энэ нь миний амьдралын суур болоод тэрвээс эхэлж би үгийг л дагаж амьдралаар амьдрах болсон. Энэ сонголтын зам бол миний амьдралд маш их том өөрчлөлтийг өгсөн. Нэг өдөр пастор над руу ирээд "Хийж гинэ чи одоо их сургуулаа сураад сургуульд сураарэ. Чамайг ингэж гэгээлэг баяр хөөртэй инээмсэглэж амьдарч байгааг олон хүмүүс харахыг хүсэж байна" гэд ярьж ирсэн. Тэгэд "Хийж гинэ чи одооноос эхлээд хичээлээ хийгээд профессор болоорой" гэж хэлсэн. Би пасторын хэлсэн үгийг зүрх сэтгэлдээ тээж авсан. Тэгсэн үед үнэхээр зам нээгдэжсэн. Яг үндэ миний сурах боломжтой сургууль бол байгаагүй. Харин нэгүүлслэр би дахиж их сургуульд орох боломжтой болсон. Одоо би магистрийг төгсөөд докторийг бас сурах гэж бэлтгэж байгаа. Бас нэг өдөр пастор над руу ингэж ярьж ирсэн. "Хижин би чамайг олон хүмүүстэй уулзаж амьдрахыг хүсэж байна" гэд. Чиний дотор ажиллаж байгаа Бурхны гайхамшиг, Бурхны нэгүүлслийг олон хүмүүст тунхаглаж шилжиж амьдрахыг хүсэж байна гэж хэлж ирсэн. Тэр ч гэсэн би пастор үгийг сэтгэлдээ хүлээж авсан. Тэгсэн үед миний өмнө маш олон боломжууд нэгдсэн. Сэтгэлийн боловсролын лекц тараагаад, сайн мэдээ тараагаад ингэж лекц унших боломжууд миний амьдралд маш их гарсан. Би цөхрөлд унж байгаа, зовлонтой болсон байгаа хүмүүст найдварыг тарааж чаддаг хүн болсон байсан. Бурхныг тунхаглаж сайн мэдээгээр би сэтгэлээ илэрхийлсэн үед хүмүүст найдварыг дамжуулж чаддаг хүн болсон байсан. Тэг өнгөрсөн жилийн эхний сард бол миний хувьд үнэхээр онцгой сар байсан. Яагаад гэвэл пастор миний гарыг атгаж бариад надад ингэж ярьж өгсөн. "Хижин энэ он бол чи алхаж чадна шүү" гэд. "Хижинаа энэ ондоо чамайг алхаж гүйж чадахын тулд би мөн энд байгаа удирдагч хүмүүс бүгдээрээ хүчтэй залбирахаар шийдсэн шүү. Хижинаа
Би ч гэсэн чи төлөө залбирч өгөө. Чи ч гэсэн залбираараа хамтдаа алхацгаая. Миний гарнаас маш хүчтэй ингэж барьж ярьж өгсөн. Тэр үед яг л Бурхан надад ярьж өгч байгаа юм санагдсан болохоор бүр нулимс гарах шахсан. Би яг имлгээс гараад 6 жилийн турш дахин сэргийн хэмжлэгэнд хамрагдаж чадахгүй байж байгаа. 6 жил өнгөрсөний дараа би дахин сэргийн хэмжлэгэнд ордог болсон. Энэ робот бол одоо алхахад тусалдаг тийм робот байгаа. Энэ гүйдэг машин бол яг дэвсэр дээр миний хөл хүрэхгүй юм бол ерөөсө хөдөлдөггүй тийм гүйлтийн машин байгаа. Харин та бүхэн одоо харж байгаачлан би одоо алхаж байна тийм ээ. Энэ робот одоо гүйдэг одоо энэ машин суух юм бол одоо хэвлэгийн булчин, аарцаг, ташаа хэр их хүчтэй хөдөлж байна, өөрийн хүч нь хэр их орж байна гэд хэдэн хувь нь ажиллаж байна гэдгийг компьютероор бүгдийг мэдэрч яг хуваар нь гаргаж өгдөг. Алхаж чадахгүй хүн бол бүр 0% гэж гардаг. Харин энэ мэдрэгчээр бол 52 кг яг ингэж алхаж байна гэсэн мэдрэгдэж байна гэд тоон гарч ирсэн. Яг энэ гүйдэг машины хажууд бол хяналтын машин байгаа. Тэгэд энэ хяналтын машин бол миний булчин хэр их ажиллаж байна, хөдөлж гэнэ үү гэдгийг одоо ингэж хуваар нь гаргаж өгдөг. Харин ерөөсө хөдөлдөггүй хүн бол булчингаа ажиллуулж чадахгүй хүн бол тик гардаг. Ингээ шулуун зураас байдаг. Харин одоо би бол ингээ дээшээ доошоо хөдөлж байна тийм ээ. Яг энэ дасгалыг хийхээс өмнө би алхаж чадах юм болоо гэд бодсон үед маш гайхалтай та бүхний харж байгаачлан ингэж хөдөлж байсан. Чамд алхах хүч байгаа шүү. Би чамайг алхуулна штэ гэд яг л Бурхан надад хэлж байгаа санагдсан. Ялангуяа би усан сэлэх үед миний хөл өөрөө хөдөлж байгааг маш их одоо харах боломжтой. Би хамгийн анх сэлэх үед бол бүх биеийн хэсэгт аврах цагираг зөөж ингэж сэлдэг байсан. Харин аажмаар цаг өнгөрөх тусам хүзөөнд зөөсөн аврах цагиргийг аваад дараа нь гаранд байгаа цагирыг аваад хөлөнд байгаа цагирыг аваад нуруунд байгаа цагирыг бүгдийг авсан. Тэгээ тэр цагаас эхэлж би гэж өөрөө сэлдэг болсон. Ер нь биеийн доод хэсэг бүгд мэдээ алдсан одоо өвчтөе хүмүүсийн сэлж байгаа зүйлийг та нар төсөөлөхдөө ер нь загас сэлж байна гэж бодвол яг тэрнтэй адилхан байдаг. Яг л загас бол төрүүлж одоо толгойн явах юм бол сүүл нь зүр дагаж ирдэг шүү дээ тийм ээ. Би ч гэсэн яг энтэй адилхан. Миний яг дээд хэсгийн би ингэж хөдлөх юм бол миний хөл бол зүр араас нь дагаж ирж байгаа юм шиг л болно ирэх хэвээр. Харин би одоо бол яг л мэлхий шиг гар хөлөө ингэж хөдөлгөж сэлж чаддаг болсон байгаа. Нэг өдөр гинт одоо миний энэ хөл хөдөлж байгааг би ингээд мэдрэх болсон. Пиццаг имчилгээ хийж өгчээсэн эмчнэр ч гэсэн бүгдээрээ гайхсан.
Ялангуяа дээрэс нь ойр жишин туршилтанд оруулж байгаа робот алхахад тусалдаг тийм машин байгаа. Тэрэнд туршилтын хүнээр би ингэ сонгогдоод тэгээ би бүр чөлөөтэй ингэж дасгал хийж дахин сэргээх эмчилгээнд орж байгаа. 1-7 хоногт 3 удаа нэг цагаар ингэж би дасгал хийж байгаа. Тэгээ яг 2 сарын туршийн туршилтанд хамрагдаад би ингээд миний доторх байгаа юм булчин ингээд бүгдийг ингэж шинжилүүлсэн үед харин маш гайхалтай нь миний энэ хөлний хэсэгт байгаа булчингийн жин нь 3.2 кг нэмэгдсэн байна гэж ярьж ирсэн. Судлаачид болон одоо миний одоо яг эмч байгаа. Тэр эмч ч гэсэн бүр маш их гайхаж ирсэн. Ийм богино хугацаанд булчин ингэж хөгжиж сэргэн гэдэг бол үнэхээр үгээр хэлж чадхааргүй гайхалтай зүйл гэж ярьж ирсэн. Харин би бол тэр хариуг мэдж байгаа. Яг л энэ хүч хаанаас ирснийг би мэдж байгаа. Бурхан миний бие болон миний сэтгэлийг ингэж захирч өгч байна. Хүмүүсээ одоохондоо бол би та бүхний өмнө тэрэгцрээс би яг босож алхаж байгаа зүйлийг бол харуулж өгч чадахгүй. Яагаад гэвэл яг одоогоор бол миний хөл бол хөдлөхгүй байгаа. Харин хэрэг чи итгүүл Бурханы алдрыг харна гэсэн Иохан 14 бүлгийн 40-р ишлэлийг би итгэж байгаа. Урт удаан хугацааны турш мэдээж миний сэтгэл ч гэсэн цөхөрж исэн, хэцүү, зовж байсан үе олон байсан. Харин тэр зүйлээс ч илүү энэ тэрэгцэрт суунгаа Бурхантай илүү ойрхон болох боломж надад олцсон. Үнэхээр Бурханыг хайхгүй юм бол амьдрах боломжгүй энэ амьдрал, харин ч Бурханыг хайж амьдрахад бол илүү сайхан боломж байсан. Тийм болохоор би бол энэ тэрэгцрийг миний амьдралд ирсэн бэлэг гэж би ингэж бодож ярьж байгаа. Есүс 38 жил хүчтэй хүний дотор ажиллаа хийж өгсөн шиг Есүс түүнд бос тэсгэрээ аваад яв гэж ярьсан шүү дээ. 38 жил хүчтэй байсан хүн бол өөрөө алхаж чадахгүй гэдгийг мэдчихсэн. Алхах боломжгүй биетэй гэдгийг ч гэсэн мэдж байсан. Гэвч өөрийн бүх бодлыг хаяад за тэр үгийг дагаж сонсч үзье. Тэр үгийн дагуу нэг удаа хийгээд үзье гэд яг тэр сэтгэлээр боссон үед үнэхээр босож алхаж явж чаддаг болсон. Миний сэтгэлд ч гэсэн миний биед ч гэсэн яг Бурхан үүнтэй адилхан ажиллаа хийж өгөх юм байна гэсэн итгэл байгаа. Одоохондоо бол миний хөл сайн хөдлөж чадахгүй ч гэсэн миний сэтгэл бол бүр алхаад гүйдэг хүн болсон байгаа. Бурхан бол үнэхээр бид нарын төсөөлж чадахгүй гайхалтай ажлуудыг хийж өгдөг. Бас үнэхээр хүний хувьд бол энэ бол үнэхээр боломжгүй гэсэн ажлуудыг бол эзэн боломжтой болгож өгдөг. Үнэхээр миний амьдралд тулгарх боломжгүй байсан ийм зүйлж гисэн эзэн Бурхан намайг ерөөхийн тулд өгсөн зүйл байсан. Олон хүмүүс надад асуудаг хэжийн чи аз жаргалтай байна уу гэд. Харин би бол одоо маш зоригтой чанга хоолойгоор хариулж чаднаа.
Надаар дамжуулан биш ээ. Бурхнаар дамжуулан би маш их жаргалтай хүн болсон гэж би хариулж чадна. Эзэн бурхан миний амьдралыг маш их эрүүлтэй жаргалтай болгож өгч байгаа. Миний бодлоор бол бурхны хүссэн цагт үнэхээр бурхны хүчээр дамжуулан би алхна гэдэгт итгэж байгаа. Би тэр өдрөө тэсэн ядан хүлээж байгаа. Та бүхний өмнө тэгж алхаж чадах тэр цаг хурдан ирээсэ гэж хүсэж байна. Миний амьдралыг бурхан ямар найдвараар дүүрэн амьдруулж өгсөн бурхандаа талархаж байна. Баярлалаа. When I am down and oh my soul so weary, when troubles come and my heart burdened be, then I am still and wait here in the silence until you come and sit a while with me. You raise me up so I can stand on mountains. You raise me up to walk on stormy seas. I am strong when I am on your shoulders. You raise me up to more than I can be. You raise me up so I can stand on mountains. You raise me up to walk on stormy seas. I am strong when I am on your shoulders. You raise me up to more than I can be. You raise me up so I can stand on mountains. You raise me up to walk on stormy seas. I am strong when I
show